ордныхны ерөнхий шинж мах бод ус эзэн гараг ураан бэлэг тэмдэг далавч зигзаг өнгө саарал ногоон цэнхэр завсрын өнгөд ба хар өнгө муу чулуу циркон гарнат опал төмөрлөг туглаг сайн өдөр лавг бэмб муу өдөр нэм азийн тоо 2 4 8 дөрөвт хуваагдах бүх тоо зам байдал хөөрөө зантай авахайлчтай хүн бомбын сахиус гаригууд нь санчир ба уран санчир бол гунигт дурсамж гутранх байдал бэлэшгүй найдлах зэргийн гариг харин уран бол эсэргээр альва үйлдэл ба эрдэмтдийг бадруулдаг гариг юм. Иймээс бомбын зам байдал нэг талаас мөрөөдөмтгий нөгөө талаас эрчимтэй. Энэ бол хурц ухаантай гот санаа бодолтой хүмүүсийн тэмдэг юм. Бомбон сул дорой ба хүч чадалтай. Ер нь түүнд бурханч байдаг, чөтгөрч байдаг. Хинтэй ч адилхан байхыг хүсдэггүй. Эрх чөлөөтэй байж, эрх мэдэл, нэр хүндэд тэмүүлдэг. Нийгэмд тодорхой байр суурь эзэлж өөрийгөө хайрлуулж хүндлүүлэхийг хүснэ. Тэр аминч бөгөөд гэмших, харамсах сэтгэл түүнд ихэвчлэн байдаггүй. Гэхдээ үүний зэрэгцээ хүмүүст сайхан ханддаг, үзэн ядаж чаддаггүй. Түүнд хорсол болон жигшүүр байдаггүй. Хүнлэх сэтгэлээрээ бусдыг татдаг, өгөөмөр сэтгэлтэй, хүн бүрт сайныг хүсдэг. Найз гэж хэлдэг үгээр нь түүнийг ямагт таньж болно. Хэнийг ч хизээж уурлуулж уцаарлуулдаггүй, гайхамшигтай чадвартай. Ямар ч нөлөөнд автдаггүй, өөрийгөө хадгалж чаддаг, үнэн зөв бодолтой хүн. Амьдралын жинхэнэ үнэт баялаг болох өөрийн амжилт нь түүнд тийм ч сонирн биш. Бомбод төгс төгөлжүүлэх санаа бодол бүтээлч зам байдаг. Тэр их олон сонирхолтой. Биелэшгүй санаа төсөл сонирхдог. Ихэнхдээ төөрөгдлийнхөө золиос болдог. Өөрийн туршлага дээр л үнэмшихийг тэмүүлдэг. Зөвлөгөө сонсох дургүй. Зорилго бүхэндээ өөрөө зөрүүдлэн хүрэхийг хүсдэг. Бусдын санаа бодол түүнд хамаагүй. Өөрийн жирийн бус хүч чадал болон бусдаас давуугаа мэдэрдэг. Түүнд хаяа юу ч хийхгүй байдаг ч үүнийгээ даван дэлэнгүүтээ бүтэн сарын ажлыг 7 хоногт хийж чаддаг. Хаяа өөртөө огт итгүүлгүй болох үе түүнд байдаг ч тайвшрах урамтай болох нь хурдан. Хидээ тэр маргаашийн өдөр тэмүүлдэгч бомб бол бодит үзэлтэн бас үймэн дэгдэгч. Хизээ хуучин уламжилт ёсоос татгалзах ба хизээ огцом өөрчлөлт ирэхийг зөнгөөрөө мэдэрдэг. Энэ хүнтэй харьцахдаа юм бүхэнд бэлэн байх хэрэгтэй. Тайван сайныг юрөөсөн тэрээр олон нийтийн саналыг эсэргүүцсэн өдөртөө бахан их хандаг. Өөрийн хачин зам байдлаараа хуучинсаг үзэлтэй хүмүүсийг алмааруулах дуртай. Урьдаас таамаглашгүй бүр санаанд оромгүй үйлдэл хийж чадна. Эрх чөлөөн дуртай тэрээр олон янз байж болно. Инээдэмтэй, гоц гойд, арга мэгтэй, бүрэг, уян зөөлөн. Хэнийг ч харахыг хүсэхгүй ганцаардлын байдал амьдралд нь тохиолддог. Гэхдээ ямар ч үед бусад ордуудаас илүү хурц бөгөөд гүн гярхай байдлаа хадгалж чаддаг. Нөхцөл байдал найз нөхөд танил хүмүүсээ байнга задлан шинжилж байдаг. Хэдийн нөхөрлөлтөө доктортой байдаг ч олон найз нөхөдгүй. Бат бөх харьцаа тогтоох нь ховор. Түүнд цөөн тооны жинхэнэ найзууд байдаг. Хүмүүс ихэнхдээ түүнийг ойлгодоггүй. Энэ нь тэр голдуу ирээдүйд амьдрдгаас болж байгаа юм. Өөрийгөө тусгаарласан байдлаа ойлгодог үүнийгээ мэдрэхээрээ улам хүч ордог. Зурхаачд хэлэхдээ бомбын өнөөдөр нь биднийхээс 50 жилээр төрүүлдэг. Энэ бол сууд хүмүүсийн тэмдэг. Гарамгай сууд алдартнуудын 70% нь бомбууд билээ. Нөгөө талаас бомбын дунд бас олон мэдрэл муутай хүмүүс байдаг. Бомб бол хүйтэн, хашир, тууштай биш. Бараг бүх бомбууд мэдрэл нь эрүүл бус хүнтэй эсвэл уйлаад байгаа хүүхдэд энгийн яриад тайвшруулж чадна. Бомбын мэдрэлийн тогтолцоо нь их нарийн бололтой. Тэр их юм мэддэг хүн. Эдгээр хүмүүсийн дунд атгах сэжигтэй хүн ховор. Эргэн тойронд нь ах эгч дүүс нь байгаа гэж мэдэрвэл ямар ч нөхцөл байдал тайван тав тухтай байдаг. Өөрийгөө ямар ч үүрэг хариуцлагт уйдаггүй. Ямагт магадгүй эсвэл болох юм гэж хариулдаг. Харин цаг хугацаагаа тодруулж хэлсэн бол үүндээ нарийн нэгт ханддаг.
Өөрийнхөө санал бодлыг тулгахдаггүй. Гэхдээ яаж амьдрах, яаж бодох зэрэгээ бас заалгах дургүй. Хэдий хучхар биш ч гэлээ хизээч байлдахгүй. Тэр байлдаж тэмцдэггүй хүн. Тиймээс элдв юм нуршиж байхаар буруу бодлагчин зөвшөөрөх нь түүнд илүү амар байдаг. Гэхдээ өөрийн бодлоо өөрчлөхгүй. Түүний үйлдэл ихэнхдээ таамаглашгүй, гинтийн зүйлээр дүүрэн байдаг. Хэнийг ч урьдчилан сануулахгүйгээр хэрэгтэй гэж бодсон юмаа хийдэг. Бомб танд итгэхээс өмнө таныг сайтар судална. Хэдий түүний харцанд юу ч илэрхгүй ч анхаарал сэрэмжтэй байна. Тэд бүгдийг маш сайн хардаг. Хэрвээ таныг хүлээж авсан бол танд үүрт үнэнч байна. Тантай харьцаж байгаа харьцаанд нь юу ч нөлөөлөхгүй. Ярилцаж байгаа хүнээ сайн мэдэрдэг ба нууц хүслийг нь ч ойлгодог. Худал хуурмаг зүйлд дургүй. Ямагч шударга, зээлдүүлэх дургүй. Хэрэв та түүнээс мөнгө зээлсэн бол цагт нь буцааж өгөөрэй. Учир нь тэр өөрийнхөө зээлийг цагт нь өгдөг. Түүний ой тогтоомж муу. Гэхдээ түүнд олон юм цээжлээд байх хэрэггүй. Учир нь мэдлэгээ нэг сонин аргаар олж авдаг. Жинхэнэ бомб нь хайнга профессорын дүр төрхтэй. Болж байгаа үйл явдлын голыг дор нь ойлгодог. Жишээ нь тантай явж байхдаа нөгөө өрөөнд юу болж байгааг анзаарч мэднэ. Мэдэгдэхгүй юмд нэвтрэн орж элдв нууцыг олж мэддэг онцгой зүүн бэлэгтэй. Бомбыг идеалист үзэлтэн гэж үздэг. Гэхдээ тийм биш. Тэр хэд гэрхай. Тиймээс хоосон мөрөдлөөр амьдардаггүй. Тэр салхи мэд чөлөөтэй байх ёстой. Түүнд юу хийх ёстойг заах хэрэггүй. Агуй том амжилтанд хүрэхийн тулд ирээдүгээ төлөвлөнө. Бомбыг зогсоох боломжгүй. Гэхдээ таач гэсэн маргаашийн өдрөөр амьдардаг бол ганцаардсан сэтгэл рүү шагааж болно. Бомбын ордны эрэхтэй. Даруй төлөв бусдыг гуйлтаараа хүндрүүлэх дургүй. Түүний амьдрал аз жаргалгүй байж болно. Гэхдээ хизээч гунигтай, уйтгартай байхгүй. Түүнд ядуу эсвэл баян амжилт эсвэл уналт дур сонирхол эсвэл сэтгэл гонсоох зэрэг байдлууд тохиолдно. Хэдий тэр бусдын сэтгэл санаа руу нэвтрэх дуртай ч өөрийнхөө жинхэнэ бодол санаа ба мэдрэхүйгээ хөндлөнгийн хүмүүсээс нуухыг хичээдэг. Хайр дурлал, мөн нөхөрлөл түүнд олон хачин харьцаа байдаг. Түүний эхнэр болоогүй цагт та түүний туршлагын туулай байна. Гэхдээ уурлах хэрэггүй. Түүний сонирхлууд их олон. Тэр хүн бүрээс тодорхой үнэлүүштэй юмыг нь олж хардаг. Бусад хүмүүсийн танилуд жижиг хүрээтэй байдаг бол түүнд хүн бүр сонирхолтой санагдана. Олонхын сонирхлын төлөө өөрийнхөө сонирхлыг мартаж сурсан хүн. Энэ нь бас хайр дурлалтай нь холбоотой. Танд өөрийнхөө хайрыг бэлэглэхдээ зарим нэг хүмүүс үүгээр бас дутагддгийг тэр бас мартдаггүй. Гэхдээ та өөрийгөө бүхэл бүтнээр нээх хэрэггүй. Түүний хувьд та онцгой бай. Тэгвэл та түүнийг хажуудаа байлгаж чадна. Нүдэнд нь сонирхол төрж таны талаар асууж эхэлнэ. Өөрийнхөө асуултанд хариу хайж байх үе та сэтгэл ханамжтай байх болно. Хэрвээ та түүний хувьд онцгой байхаа болвол автобусны кондукторыг эсвэл зөөгч эмэгтэйг сонирхож буйг та харна. Үүнд тоомсоргүй хандах эмэгтэй ховор. Эцсийн эц та энэхүү дэлхийтэйгээ арай ойр ирлүү явж харин бомб хөнгөнөөр санаа алдсан болж дараагийн амаргаа хайн одно. Тэрээр ихээхэн зөөлөн ийдэг мэт. Гэхдээ санаж явхад илүүдэхгүй. Энэ бол зэрэглээ шүү. Эмэгтэй хүн бөөрийн хэлхийг тэр хизээж хүлээн зөвшөөрөхгүй. Бомб эрэхтэй уурлал санаанд оромгүй үйлдэл хийдэг. Хэдийгээр та үүнийг уучлж чадахч дараа дахин тэнэглэхгүй байсан дээр. Бомб цэвэр цэмцгэр байдал маш дуртай. Тэр янз бүрийн өвчин эмгэг, микробиос өгтлээ айдаг. Тэр танд том сайхан бэлэг өгнө гэж бүү горд. Сарнай цэцгийн баглаа хүлээж байна уу? Бомб танд багвахай цэцэг зулхайж өгнө. Гэр бүл болох цаг мөчийг аль болох удаашруулна. Та хайр дурлал, секс, нөхөрлөл бүх юм окей гэж бодож байна уу? Нөхөрлөөр халахалж танаас бултна. Их юмд ярах тусам дурлалцах цаг багасна. Таны хайранд уурчихгүй гэж тэр айна.
Түүний туйлын хөслөн эмэгтэй найз нөхөр. Гэвч эцсийн эцэст авгаа авнаа. Мэдээж хэрэг сууя гэдгээ гинэд хэлнэ. Та удаан бодох юм уу? Хошин шог болгож битгий үзээрэй те. Тэгвэл дороо өршлөгдөж сайхан найзууд явъя гин шүү. Тэр огт харгүй бөгөөд өмчөрхөг үзэлтэн биш билээ. Харин түүний үнэнч байх эсгэд та эргэлзсний хэрэггүй. Секс түүнийг залхихгүй. Тэгээж хүсэл тачаалын төлөө амьдардаг нь бомб биш. Ирч хүчтэй мэдрэмтгий эмэгтэйчүүдийн хувьд бомб эрэхтэй тохиромж муутай. Түүний сексийн амьдрал ядуу утар бөгөөд бусад ирчүүдийг бодвол нэг их ач холбогдол өгдөггүй. Сайхан эмэгтэйг эзэмдэж байгаа нь сонирн болохоос биш, сексийн таашаал нь түүнд чухал биш. Хамтрагч эмэгтэйн сексийн ур чадвар ирч хүчийг ойшоохгүй. Орон дотор тэрээр эмэгтэйдээ захирагдах бөгөөд тэргүүлэгч болоход бэлэн биш байдаг. Түүний эмэгтэйг аз жаргалтай гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэвэл тэрээр сэтгэлийн таашаалыг бүрэн эдлүүлж чаддаггүй билээ. Сексийн талаарх мэдлэгийг бомб зөвхөн номноос, найз нөхдийн ярианаас сонссноор хязгаарлагддаг. Түүний эмэгтэй хүнд хандах байдал ихээхэн үлбэрдүү. Гэр бүлийн амьдралын бусад үед тэр таны үнэнч найз, найдвартай туслах сонирхолтой ярилцагч байж чадна. Гэвч ямар нэг юмар та түүний сэтгэлд хүрэхгүй бол харилцаагаа нэгэнд тасалдаг. Хамгийн аимшигт нь яг юунаас болсноо танд тайлбарладаггүй. Түүнтэй гэр бүл болсны дараач та түүнийг хаана хинтээ юу хийж явааг мэдэхгүй байх итгэхгүй, эргэлзэж буйг чинь мэдчихмэл итгэмээргүй хачин юм ярьж үүгээрээ таныг шийтгэж чадна. Тэр баргаж царайлан ганцаар байхыг хүсвэл та бүү уурлаарай. Иймэрхүү байдал удаан үргэлжлэхгүй. Мөнгө эд баялаг бол бомбын гол зорилго байх нь ховор. Мэдээж хэрэг тэр мөнгөө зүй зохистой зарцуулна. Харин хэмнэх ёстой хүн бол та шүү. Хүүхэд түүнтэй дуртайя харьцдаг. Яагаад гэвэл хүүхдийн ертөнцийг бомб үнэхээр сонирхдог. Тэгээд ч тэр сайн сонсогч, эхнэр хүний үүрэг бол хоолой цагт нь хийх, гэрээ үргэлж цэвэрхэн байлгах, хувцас хундрыг угааж эндүүдэх ёстой гэж үздэг. Та найз бүсгүйтэйгээ удаан ярих, зурагт үзэн үзэх нь түүнд таалагдахгүй л болов. Дурлалт болохдуу боловч нэгэн нартай өдөр өөрийн зүрхээ нээж танд гинэт бэлэг авч өгнө. Бүтэн 7 хоног үг дуурахгүй байснаа таны сэтгэлийг баясгах хэдэн үг хэлнэ. Та түүнтэй шөнийн оддыг тоолж төрсөн өдрөө нар бантахад тэмдэглэж мэднэ. Яагаад гэвэл таны нөхөр болон та өөрөө үлгэрийн оронд амьдардаг. Гэхдээ болгоомжтой. Үлгэрийн оронд амархан төөрдөг билээ. Бомбын ордны эмэгтэй. Энэ ордны эмэгтэйчүүд ганган дэгжин аятайхан дүрхтэй. Түүнээс гадна тэд байнга өөрчлөгдөж байдаг тул та юр уйдахгүй. Бомб эрэхтэй шиг ажиллах дуртай боловч хатуу дэг журамд дургүй. Ямар ч ажлыг гялалзуулж чадна. Эрт нөхөрт гардаг боловч аз жаргалтай байх нь ховор. Хайр дурлал болон бусад зүйлд тэрээр гаж, буруу, хачин ханддаг. Хэдийгээр эр хүнд дурлсан ч сэтгэл хөдлөл багтай байдаг нь бусад агаар мох бодтой ордуудтай ажил юм. Тэр хэн нэгнээс харьяат бус. Түүний ашиг сонирхолд харшлахгүй бол найрсаг харьцаатай. Гал тогоонд эсвэл оронд хүлэх гэсний хэрэггүй. Бомб эмэгтэй мөрөөдөл бусдаас өөр. Түүний одыг өөр хүмүүс хардаггүй. Байгаагаар нь хүлээж авдаг хүнд үнэнч. Бомб эмэгтэй маш ялдан бөгөөд мэдрэмтгий. Хэрэв эр хүн сансанд нь хүрэхгүй тохиолдолд түүний дүрлсэн сэтгэл дороо унтардаг. Гэхдээ эр хүн алдаагаа засах гэж оролдвол түүнд боломж олгоно. Хэрэв тэр дурлал бусдын хил ам, шашин шүтлэг, яц угсаа болон нийгэмд эзлэх байр суурь огт хамаагүй. Өөрийн сонголтыг өөрөө л хийх болно. Мөнгө түүний зорилго биш. Та хамгийн баян эр байсан ч зөвхөн боловсон зангтай нь үнэлнэ. Бомб эмэгтэй өөрт нь унамч бус эр хүнээс болж амьдралаа өрөнд харан хийх хүн биш. Түүнд өөрийн гэсэн ёс суртахуун байдаг бөгөөд зөвхөн түүнээ дагана. Таны амьдралын хэв маягийг тэр хүлээн зөвшөөрнө. Гэхдээ та өөрөө түүнээ дагахаа мартуузай. Хэрэв та хүсэл тачаал ихтэй эмэгтэй гэрч хайвал бомб эмэгтэй биш билээ.
Тэр сексийг аятайхан зүйл гэж боддог. Тэгээд л гүйцээ. Түүнтэй жирийн харьцаатай байх нь таалагддаг. Хит халуун янаг амаргийн явдал түүнд сонирн биш. Жинхэнэ таашаалыг тэрээр өөр зүйлээс авдаг. Хөгжилтэй найз нөхөд түүний сексийн фантаз нь баялаг биш бөгөөд ерөнхийдөө тайван нэг хэвэн. Өдрийн турш тэрээр эр хүнийг ухаалаг яриа хөөрөө аятаа цангаараа татдаг боловч шүн дунд эсрэг байдалтай. Та тун сэтгэл дундуур байх болно. Ирчүүд эхлээд түүний гадаа төрхөнд татагдан хурдан ор хүнжилд орохыг яардаг. Харин дараа нь түүний хүрлээж байсан юм огт биш байсанд гайхаж хоцордог. Тачаангуй бус эр хүнд бомб эмэгтэй гайхамшигтай эхнэр болж чадна. Хэрэв та ажилсаг анхааралтай бөгөөд амгалан тайван араншинтай эмэгтэй гэргийгээ болохоор шийдсэн бол бомб эмэгтэй яг тохирно. Түүнээс гадна тэр таныг араар тавихгүй тул та сэтгэлийн зовлон эдлэхгүй. Гэвч нөхөрт гарснаар түүний ганц баялаг болох эрх чөлөөгөө алдах үе, бусдад зориулах цаг зав багасах үе, судлах, турших бололцоогоо алдах үе гэсэн айдас нуугдаж байдаг. Шинжлэх ухаан болон халамжийн байгууллагад ажилладаг хүнд тэр маш сайн эхнэр болж чадна. Мөн тэрээр нөхрийгөө урамшуулан байр суурийг нь улам баттахыг хичээнэ. Эд баялаг мөнгө гол биш сэтгэл гэж тэр үздэг. Хэрэв энэ эмэгтэй таныг араар нь тавьж байгааг мэдвэл маш гүнзгий шархлана. Ямар нэг үндэслэлгүйгээр тэр таныг хардаж шалгах хүн биш. Түүнд та хаана яваа тухай бодож суух зав байдаггүй. Та удаан хугацаагаар алга болсон ч тэр хаардахгүй. Бомб эмэгтэй хүүхэмсэг эртээ сууснаар зов шаналлах тохиолдол байдаг. Энэ нь ямар нэг юм таалагдсанаас хамт байна гэсэн үг. Тэр хэдийгээр шаналлах боловч бүгдийг уучлана. Нөгөө талаас тэр нэг их дурлаагүй бол анхны хууралтаар таныг орхих болно. Энэ тохиолдолд та хоёр найзууд болон үлдэнэ. Хуучин амаргууттайгаа тэр сайн харилцаатай. Гэр бүлтэй байхдаа өөр эрэгтэйтэй холбогдох нь ховор. Мэдээж гоц гойд эрэгтэй л түүний сэтгэлийг татаж чадна. Гэхдээ үнэн ч харьцаанд түүнд илүү үнэтэй. Энэ ордонд төрсэн зарим эмэгтэйчүүд бусдыг алмааруулах дуртай. Хаяа тэд бүр номготшгүй байдаг. Ихэвчлэн эдгээр эмэгтэйчүүд нь гоёмсог, ухаантай, элдв нөхцөл байдалд амархан дасдаг хүмүүс юм. Эмэгтэй бомбонд хувь хүн найз нөхөд ихтэй тул ганцаараа үлдэхээс айдаггүй. Таны ажлын талаар мэдээлэлтэй байна. Та түүний нууцыг мэдэх гэхгүй. Тэр таныг хаяа төөрөгдүүлж байгаадаа бахан ханах болно. Худлаа ярихгүй харин дуугүй өнгөрнө. Түүнээс мөнгө зээлж болно. 2 дахь удаач болно. Гэхдээ 3 дахь удаа танд татгалзана. Хэрвээ өөрөө зээлэх болвол зээлээ яг хугацаанд нь буцааж өгдөг. Түүний гадаад байдал нь гайхалтай. Ер нь бол хувцлах нь ч юр бус байдаг. Үсний засалт нь ч янз бүр байна. Ер нь яаж ч байсан эмэгтэйчүүдээс ялгарна. Гойд хувцлахыг эрмэлздэг. Түүний сонголт нь их өөр ба зөрчилдөөнтэй. Хачин өвөрмөц гэмээр гоц гойд. Хаяа бүр алмааруулах сэтгэгдэл төрүүлдэг. Зарим нэг эмэгтэйчүүд нь зөвхөн модны бүр хэд модны хувцлахыг тэмүүлдэг. Үнэтэй эд зүйлс ба соёл гоёл чимэглэл зүгээгүйч сэтгэл татам харагдаж чаддаг. Энэ эмэгтэй хүнтэй сайхан ярилцаж чаддаг ааш маяг нь төлөв түвшин. Гэхдээ тэр гинэт эрэгтэйг сандаргаж чадах юм хэлж чаддаг. Өөрийнхөө саналыг буу тулгаарай. Тэр түүнийг чинь төвчөхгүй. Тэр их хүн болох хүсэлтэй юм шиг санагдана. Гэхдээ тийм биш. Эхэндээ тэр сандарна. Анх нь хэдий урт удаан биш зөвхөн нэг хүнд бүх цагаа зарцуул сураагүй байгаа юм. Үүнээс гадна өөрийн хайр сэтгэлээ илт үзүүлж сураагүй. Тэгсэн хэдий ч тэр хүүхдүүдэд сайн шийдэх нь ховор мэт эрхлүүлдэггүй. Гэрэлт нь түүний хувьд насаараа хоригдохтой адил. Тэр танд хайртайж таны араас хүл алдангүй ихгүй. Таны юу хийж чадах хүн гэдгийг мэдхээс мөн бүгдийг харьцуулан үзэхээс нааш тантай гэрлэхийг яарахгүй. Ингээд найз нөхдийн болон ойр дотны хүмүүсийн бодол санаа түүнд тийм ч чухал биш. Гэхдээ сонсоод л аавна. Түүнтэй гэрлэх нь амаргүй. Таны зөвлөгөөг тэр инээмсэглэн сонсно. Тэгэхээр тэр зөвшөөрч байна гэж та бодно.
Гэвч тийм биш. Бүх зүйлийг өөрийн хөрөөл хийн. Жирийн бас бүх зүйлийг бомб эмгтээ сонсож явдаг. Өдөр тутмын амьдралд аятайхан бие авч явдаг мөртлөө хайр дурлалын учрал дээр болох бамруу шиг болчихдог. Энэ эмгтээ дурлал нөхрөл хоёрын заагийг ялгадаггүй. Хэрв тэр тантай гэр бүл болвол энэ нь аз жаргалын үлгэр дуурайл байх болно. Түүнчлэн та түүний найз нөхдөд хайртай байхаас аргагүй. Бомб эмгтээ зүүн савин сайтар хөгцсөн байдаг. Түүний үзэл бодол буруу ч юм шиг, хит яриа хөөрөө ч юм шиг санагдана. Яагаад гэвэл тэр ирээдүйд амьдарч маргааш шиг харж байдаг дундад зууны үед иймэрхүү эмгтэйг уйдас ч эмгтэй гэж үздэг байсан байна. Эрүүл мэнд. Бомб бол урт удаан амьдардаг хүмүүсийн тэмдэг. Түүний нүүрний төрх нарийн ба сэргэлэндүү зөөлөн хоолойтой, яриу тод яриатай, цэх ба турхан биетэй. Бүхэл биеэрээ хөнгөн гоёмсог сэтгэгдэл төрүүлдэг. Төгс төгөлдөр мэт боловч яг үндэ бомб арай өөр харагдаг. Тэд өвдвөл өвчин их хэрцгий бөгөөд гэмтэн байдаг. Хүндрэгтэй нойргойдолд хүрнэ. Бомб эмчлүүлж чаддаггүй, тэсвэр төвчээргүй, тэсвэрлэшгүй өвчтөн. Эмчилгээ эхлээд 2 хоноход залхаж улмаар үүнээсээ татгалздаг. Тэр дороо идэхийг хүсдэг. Бомбын өвчин ерөнхийдөө өөрийнх нь цусны эргэлзийн тогтолцоотой холбоотой. Өвөл даардаг, харин зун нь чийг бамаас болж зовдог. Халуунд дотор нь ээгүүрхдэг. Хөгшин насандаа судас бүдүүрх ба хураах, судас өрөвдөх зэрэг өвчинд өртдөг. Шагаан сул, цусны эргэлт нь муу учраас хөлөнд нь өвчин ордог. Хоолой нүвддэг, хоол босрохлох зам нь асуудалтай. Судас нь хатуурдаг, хувчлан нэгтдэг, ноцтой халдварт өвчинд өртөмтгий. Түүнд амин дэм цэвэр агаар, нойр, хөдөлгөөн хэрэгтэй. Тэр бүр эсэргээр цонхоо хаагаад дулаан хүнжлөөр өөрийгөө хучдаг. Оюуны ачаал болон эрхэлж байгаа үйл ажиллагаа нойргуудалд хүргэдэг. Тамхи татах нь түүнд бусдаас илүү муу. Цусны эргэлтийн тогтолцоотой нь холбоотой өвчнөөс зайлсхийхийн тулд цусаа ихэвчлэн шинжилгээнд өгөх хэрэгтэй. Бомбын өвчний оншин ихэнх тохиолдолд тогтоогддоггүй. Ажил мэргэжил. Бомбын амьдралд ажил мэргэжил маш чухал байр суурь эзэлнэ. Залуу наснда ажил албандаа санаа тавих нь хомор. Бие тоох нь хожуу хөгждөг. Бомб хариуцлагатай, ухамсартай, журамтай ажилчид болдог. Барьсан ажлаа маш сайн хийдэг. Тэр жаахан удаан, тиймээс ажлаа хойшлуулах дургүй. Игэл жирийн болон өдөр тутмын ажил түүнд тохирдоггүй. Хамт олонны дунд сайн ажилладаг, найрсаг сайныг хүсэж ирүүлсэн түүнийг хамт ажиллагсад нь хүндэлдэг. Мөн удирдлагатайгаа ч сайхан харьцаатай байдаг. Бусдын бодол санаанд анхаарал хүндэтгэлтэй ханддаг. Атаархуу биш. Сайн төлөвлөгөөгөө сайн биелүүлж чаддаг. Удирдлага нь түүнийг онцгойлж албан тушаалд дэвшүүлдэг. Ажлаа хуваарлж чаддаг сайн удирдагч болно. Хэдий бомб сайн ажилтан ч мөнгө олж чаддаггүй. Мөнгөнд бага сонирхолтой. Бүр эрс тоомсорлно. Ядуу зүдүү байдлын улмаас нас борсон олон алдартай бомбууд байдаг. Тансаг баян байдал зэрэгт татагддаггүй. Ажилтг нь мөнгөний төлөө биш. Даруй ба дунд зэргийн амьдралыг болж байна гэж үзнэ. Мөнгөтэй болонгуудаа дуртай яварна. Бомб нь урлаг, багш, боловсрол, хууль, нийгэм судлал, сэтгэл судлал зэрэг салбаруудад илүү сайн байна. Нийгмийн ажлыг сайн хийдэг. Кино, телевиз, радио зэрэгт бомбууд өөрсдийгөө сайн илэрхийлж чадна. Бомб нь агаарын тэмдэгт бол агаарын болон нислэгийн салбар нь түүнд их ойрхон мэргэжлийн стюардс болж чадна. Хайр дурлал ба гэр бүл. Залуу насндаа их мөрөөдөмтгий төсөөллөөр амьдардаг. Бодит хайр дурлал төсөөлж байгаатай нь тохирох нь ховор. Сонгох хүнээ өөрийнхөө хүсэл, бодит байдал нийцхээргүй дүрсэлж төсөөлөх хандлагатай улмаас бодит амьдрал дээр сэтгэл нь гойсоож хайр дурлалаас амархан татгалзахад хүрдэг. Эрт сэтгэл гонсойх явдал нь арай хожуу насндаа хэрцгий, увайгүй, хүйтэн зантай болоход хүргэдэг. Энэхүү хүйтэн байдлынхаа цаана эмзэг байдлаа нуудаг. Амархан эмзэглэдэг хүмүүс мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй. Гэвч тийм амар биш.
Хайр дурлалын зовлон түүний тэнцвэрийг алдагдуулахгүй ба зүрх сэтгэлийг нь ч зовоохгүй болов. Бүтээгүй хайр дурлалыг зүгээр нэг нөхөрлөл болгож чаддаг. Өөрийн эрх чөлөөг үнэлдэг учраас хамтрагчдаа ийм эрх чөлөөг бас олгоно. Хартал, сэрдэл ба үзэн ядал зэргийг мэдэхгүй. Түүний нэг үндсэн зан нь нууцад нэвтрэх тэсвэрчлэшгүй тэмүүлэл. Тэр нууц нь тааж байж болно. Эргэн тойрон хүмүүс олон байгаа тул өөр нэгэн хүн түүний нууц болж магад. Улс төр, спорт, хүүхдүүд, ажил алба зэрэг сонирхол нь татагддаг. Ийм учраас тантай харьцах харьцаа нь түүний цорын ганц сонирхол биш. Амьдралынхын цорын ганц зорилгоч биш. Бомбын хувьд хайр дурлал хизээж гол асуудал биш. Бомб таны дотоод мэдрэхгүй хүндхөр шулуухан асууснаар эвгүй байдалд оруулж магад. Тэд хүссэн үр дүндээ хөрөнгөтэй хурдан хүрч уйтгарлаж бүр үүнээсээ болж урам нь хугардаг. Сонирхолгүй босноо мэдрэмэгц харамтрагчинд оромжлогдсон мэт урам нь хугардаг. Бомб нэгэн таныг сонирхоо байсан бол буцаах гэж оролдоо нэмэргүй. Хэрэв та түүний зүрхэнд байгаа бол тэр тань руу буцаж тум магад. Төгсгөл болсон хайрын явдлынхаа дараа тантай найз болохыг санал болгоно. Бүхнээс илүү өөрсдийн эрх чөлөөг үнэлдэг. Боолчлол туйлын дургүй. Торнонд орсноо мэдрвэл бүх хүчээрээ үүнээс гарахыг тэмүүлнэ. Ийм учраас магадгүй бомбуудын дунд хамгийн их салалт дохиодог. Тэр нэг онцлогтой. Гэр бүлийнхнээсээ илүү хүндлэнгийн хүмүүст илүү ихийг өгдөг. Хамт олонны дунд нэг хүнтэй л ярьдаг. Түүний нөхөрлөл нь хайр дурлалаас илүү чухал болж магад. Амьдралынхаа ханыг их харж сонгодог. Тэр их өндөр шаардлагатай. Сэтгэлийн хүчтэй ба сонирхол нь түүнийхтэй нийцдэг хүн таалагддаг. Хэрвээ бомб үнэхээр дурлсан бол тэр тууштай үнэн ч байна. Ганцхан хүнийг хайрладаг хүмүүс бомбын дунд цөөнгүй таарлддаг. Бомб эцэг эхчүүдэд хүүхдүүд нь их итгэдэг. Түүний гэр бүлд бүрэн харилцан ойлголцол байдаг. Харин нөхөрсөг харилцаатай байдаг ч хүүхдүүдэд анхаарал халамж тавьдаггүй. Орчин үеийн том саруул, шил ба бетон зэргээр барьсан байшинд амьдрах дуртай. Тэгээд бас сайхан хийц маягтай байх ёстой. Чөлөөт цагаа найз нөхдөөгөө өнгөрөөх дуртай. Хүмүүстэй харьцах явдал нь түүнд бүхнээс илүү баяр баясгалан өгдөг. Бомбуудын дунд ан агнуур, спортод дуртай хүмүүс олон байдаг. Тэр аялал, газар зүй, түүхийн эдийн засгийн ном унших дуртай. Түүний сонирхол нь их өргөн тул, зураг зурах, уран зураг, завгчлал зэрэгт бас татагдана. Бусад ортуудтай тохирхон. Хонтой гэрэлсэн тохиолдолд гайхамшигтай хүүхдүүд төрнө. Үхрийн санаачлах нь дургүй, эхрийн орттой маш сайхан харилцаа холбоотой. Мэлхийтэй нөхөрлөж цаашилбал бие биенээ хүнддэгсэн гэр бүл болж чадна. Арслан бомб хоёрын дунд таталцах хүч байх боловч тэдний ертөнцийг үзэх үзэл хэтэрхий өөр. Бомб арслангийн хит өндөр дурлалын шаардлаганд дургуйцна. Учир иймд тэд багт бэх холбоонд орохгүй. Охин бомбтай гэр бүл болбол аз жаргалтай амьдрна. Бомб хилэнцгийн хардталтыг тэсвэрлэхгүй. Номтой, сайн харилцаатай, мотортой, ижил төстэй зан чанартай боловч жаргалтай гэр бүл болох нь ховор. Харин хамтран ажиллаж нөхөрлөж чадна. Загас бомб хоёр ихээхэн нийцтэй амархан дасаж сууна.